Оросын нийслэл Москва хотоос зүүн урагш 630 орчим километрийн зайд Саранск нэртэй жижигхэн хот бий. Харин энэ хотын нэгэн охин 2000-ад оны ихэр дэлхийд дахны анхаарлыг татсан байдаг. Тэр бол рентгенүүдтэй охин буюу Наташа Демкина. Наташа 1986 онд Саранск хотод төрсөн бөгөөд 10 нас хүртлээр бусдын адил энгийн л хүүхэд байлаа. Саранск бол хуучин зөвлөлтийн үеийн ядуутар жижигхэн хот байсан бөгөөд Наташа ч гэсэн бусдын л адил энгийн амьдралаар амьдардаг байсан. Гэтэл охин 10 настайдаа нэг л өдөр ээжийнхээ дотоод эрхтнүүдийг рентген аппаратаар харж байгаа юм шиг нэвт харж эхэлсэн гэдэг. Дотоод эрхтнүүдийг нь маш нарийн дүрслсэн тул ээж нь бүр гайхаж орхисон байна. Ингээд удалгүй түүний энэ гайхалтай чадвар нь олон нийтийн дунд хурдцтай тархаж, тус хотын иргэд болон орон нутгийн хүмүүс түүнд өөрийнхөө биеийг харуулахаар хаалганых нь гадаад дугаарлан зогсдог болов. Наташа охин хүмүүсийг гаднаас нь хараад л ямар эрхтэн өвдсөн байгааг, ясны гэмтэл эсвэл хэвийн бус харагдсан зүйлсээ хэлдэг байлаа. Улам олон хүмүүс ирж байсан учраас нэг хүнээс 150 рубль авч эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа энэ төлбөр нь 400 рубльд хүрчээ. Наташа өдөрт 20 орчим хүнийг үзэж байлаа. Гэвч хүмүүс түүнийг тасралтгүй зорин ирсээр л. Түүний ур чадварыг шалгахыг хүссэн сэтгүүлч Игор Мониче олон жилийн өмнө гараа хугалж байжээ. Тэгээд Наташагаас аль гарын аль хэсгийг нь хугалж байсныг асуухад минут орчмын дараа зүүн гарынхаа бугыг заасан байна. Сурвалжлагч мэл гайхаж зөвхөн толгоогоо дохиж хоцорсон гэдэг. Бас нэг эмэгтэй өөрийгөө үзүүлэхэд Наташа түүний зүүн уушиг өвчтөй байна. Хагалгаанд орох хэрэгтэй гэж хэлжээ. Тэр эмэгтэй үнэхээр хагалгаанд орж уушгийнхаа 3/1-ийг тариусныхаа дараа хэвийн болсон. Энэ мэтчлэн олон тохиолдол гардаг байлаа. Сурвалжлагч түүнээс хүмүүсийг харахад яг ямархуу харагддаг талаар асуухад хүний арьс нэвт харагддаг. Өөх бас мах бараг харагддаггүй. Зөвхөн яс дотоод эрхтнүүд л харагдана. Эд эсийн гэмтэл эсвэл хэвийн биш байдлыг харж чаддаг гэж хэлжээ. Наташа цааш нь ярихдаа хүмүүс өөрсдөө над дээр ирдэг. Нэгэнт тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах хэрэгтэй гэж боддог. Тиймээс одоогийн байдлаар энэ бүхэн надад сонирхолтой санагдаж байна. Учир нь би өөрөө ч гэсэн энэ бүхнээс их зүйл сурч авах байх. Би илүү сайн хийж сурмаар байна. Өөрийгөө илүү хөгжүүлмээр байна гэсэн байна. Ийм зүйл харахад нүд чинь өвддөггүй гэж асуухад нүд биш харин толгой өвддөг гэж хариулжээ. Нэг л мэдхэд Наташа телевиз, радиогийн нэвтрүүлгүүдэд оролцож олон хүмүүсийн анхаарлыг татсан төдийгүй олон улсад алдартай болж эхэлсэн. Ялангуяа эрдэмтдийн анхаарлын төвд орж эхэлсэн байна. Эрдэмтэд Наташаг үнэхээр ямар нэг онцгой харах чадвартай юу? Эсвэл зүгээр л худлаа хэлж байна уу гэдгийг мэдхийг хүсжээ. Хэрв тэр үнэхээр өөрийн чадвараа баталж чадвал ангаах ухаан болно, түүний амьдрал өөрчлөгдөх болно. Ингээд 2004 оны 1-р сард түүнийг Англи улсад урьж авчирсан. Лондон хотод болсон туршилтын үеэр түүнээс хэд хэдэн асуулт асуусан бөгөөд эдгээр нь хүмүүст нэлээд сэтгэгдэл төрүүлсэн байна. Түүний чадварын талаар Discovery Channel-аас баримтат киноч хийж эхэлжээ. Эдгээр туршилтын үед нэгэн хүний бөөрийн чулуу, элэг болон нойр булчирхан асуудалтай байна гэж хэлсэн. Гэвч Наташаг Англиас явсныхан дараа тухайн хүнд тийм өвчин байгаагүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан байдаг. Үүний дараа Наташаг Нью-Йорк хотод ирж өөрийн чадвараа шалгуулахыг хүссэн тул ээж болон охин дүүгийнхээ хамт Нью-Йорк хотыг зорив. Түүний хувьд энэ шалгалт маш чухал байсан учраас сэтгэл нь хөдөлж байлаа. Туршилтын сэтгэл судлаачид болох Ричард Вайсман болон Рэй Хайман нар түүнтэй хамтарч хоёр туршилт хийх болно. Эдгээр судлаачид үнэндээ Наташагийн ур чадварт нэлээд эргэлзэж байлаа. Эхний өдөр Наташад янз бүрийн насны эрэгтэй эмэгтэй 6 хүнийг харуулв. Наташа эхний өвчтний биеийн байдлыг бараг зөв тодорхойлсон. Түүнийг зүрхний хэм алдагдал, ялангуяа зүүн ховдлын асуудалтай байна гэж хэлсэн. Оролцогч үүнийг сонсоод гайхалтай юм гэж хэлсэн байдаг. Наташа дараагийн өвчтний талаар цусны эргэлтийн асуудалтай юм байна. Хүзүүндээ массаж хийх хэрэгтэй гэж хэлжээ. Мөн түүнд элгэний асуудал байна гэсэн. Оролцогч дараа нь өөрийгөө элгэний асуудал, холестерины хэмжээ ихссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний баруун уушгинд асуудал байна гэсэн бөгөөд оролцогч саяхан ханиад хүрсэн учраас тийм байж магадгүй юм гэж хэлжээ. Дараагийн эмэгтэйг зүүн өвчтний асуудал байгааг хэлсэн бөгөөд энэ нь мөн л оролцогчийн гайхширлыг төрүүлж чадсан. Мөн өөр нэг эмэгтэй толгой байнга өвддөг талаар ч зөв хэлсэн. Үнэхээр тэр эмэгтэй толгой өдөр бүр өвддөг байжээ. Харин энэ талаар судлаач Рэй Хайман хэлэхдээ Наташа эдгээр хүмүүстэй удаан ярилцах тусам тэднээс мэдээлэл авч дүгнэлт хийхэд илүү амархан болгож байна гэж бодож байна. Наташа хүмүүсийн нүд рүү харснаар хэлсэн үгэнд нь ямар хариу үзүүлж байгааг дүгнж байж магадгүй гэж үзжээ. Гэхдээ Наташа өвчтнүүдэд сэтгэл төрүүлж чаджээ.
Харин хоёр судлаачийн хувьд түүнд бүрэн итгэж чадахгүй л байлаа. Тэд Наташаг өвчтнүүдийг харж чадсан гэхээсээ илүү сэтгэл зүйн асуудалд илүү анхаарч чаддаг байх гэж ярилцж байлаа. Туршилтын дараагийн өдөр судлаачид түүнийг хүнтэй ярилцаад дүгнэлтийн өндөр чадвартай, нэг бол зүгээр л маш сайн худлаа ярьж чаддаг, эсвэл тэр үнэхээр маш сайн сэтгэл зүйч бөгөөд хүнд өөрийгөө итгүүлэх чадвар үнэхээр сайтай юм байна гэж бодож байлаа. Тиймээс ямар нэг хуурам эхлэх боломж олгохгүй тулд туршилтандаа өөр арга оруулахар шийдсэн. Ингээд оролцогчдод Наташад өөрийн сэтгэл зүгээ харуулахгүй тулд нүдний шил зүйлэхээр болов. Үүнээс гадна тэдэнтэй ярилцахгүйгээр зөвхөн гаднаас нь хараад дүгнэлт хийлгэхээр болжээ. Туршилтанд оролцогчид иймэрхүү мис заслын үр дүнд үүссэн хэвийн бус онштой 6 хүн, ямар нэг өвчнгүй 1 хүн байлаа. Эхлээд Наташад тэдний өвчнөө оншийг танилцуулсан бөгөөд аль онш нь аль хүнийх вэ гэдгийг нь хэлэх ёстой байлаа. Эдгээр 7 хүнээс дор хаяж 5-ын оншийг зөв хэлбэл туршилт амжилттай болсон гэж дүгнэж болно гэж үзсэн. Ингээд туршилтад нөлөөлж магадгүй гэж үзсэн учраас Наташаг зөвхөн орчуулагчийнх нь л хамт оруулсан. Энэ туршилт түүний хувьд нэлээд хэцүү байсан бололтой 4 цаг гаруй хугацаа өнгөрөв. Наташа эхний хүнийг өвчтөй биш гэдгийг зөв хэлсэн. Харин бусад 6 хүнээс 3-ыг нь зөв сонгожээ. Тэгэхээр 7-оос 400 хариулт. Гэхдээ Наташа дараа нь туршилтыг явуулсан нөхцөлийн талаар гомдол гаргасан. Тэр нэг өвчтний гавлын ясан дахь металл суулгацыг харахын тулд их хугацаа зарцуулсан. Мөн хагалгааны сорь болон хэвлийн хөндийн мис засал нь харах чадварт нь саад болж байсан гэж ярьжээ. Ингээд эцсийн дүгнэлт нь туршилт үр дүнгүй гэж үзжээ. Үнэхээр Наташагийн хэлснээр туршилтанд нөлөөлөх зүйлс байсан уу? Эсвэл түүний чадвар худлаа байсан уу гэдгийг баталж чадсангүй. Гэхдээ зарим томоохон эрдэмтдийн үзснээр туршилтын аргууд нь үнэн зөв тодорхойлоход хангалттай байгаагүй гэж үзсэн байдаг. Харин Наташаг дэмжигчид туршилтын хариутай санал нийлэхгүй байсан бөгөөд туршилтын арга нь буруу байсан гэж маргаж байлаа. Ийхүү түүний Америк дахь туршилт нь дуусжээ. Үүний дараа Наташа хүний ер бусын чадварыг судалдаг профессор Йошио Мачигийн урилгаар Японд очжээ. Лондон болон Нью-Йоркт оролцсон туршилтынхаа дараа Наташа туршилтанд оролцох хүмүүсийг эрүүл мэндийн асуудлынхаа талаар шинжилгээнд хамрагдаж гэрчилгээ авсан байх ёстой гэсэн болзол тавьсан байна. Гэвч Японд дахь түүнд хийсэн туршилтын талаар аль биесны хариу гараагүй бөгөөд Наташагийн цахим хуудсан дээр нэгэн хүний хиймэл өвдөг, мөн дотоод эрхтний тэгшимтэй бус байдал, нуруу нугасны морилт, бас жирэмсний эхний үе шат зэрэг хэд хэдэн зөв хариултыг хэлсэн. Үүнээс гадна мал эмнэлэгт хийсэн туршилтаар нохооны сарван доторх хиймэл төхөөрөмжийг зөв тодорхойлсон гэж бичсэн байлаа. Ингээд Наташа гэртээ буцаж ирэв. Тэр хэвээ амьдралтаа эргэж орсон. Наташа охин тухайн үед 17 настай байсан бөгөөд насанд хүрсэн хүмүүс яагаад түүний чадварыг ойлгохгүй байгааг, яагаад түүнд итгэхгүй байгааг, дэлхийн хүмүүс яагаад бие биедээ итгэдэггүйг ойлгодгүй гэж ярьж байжээ. Үүний дараа тэрээр 2004 онд ахлах сургуулаа, 2011 онд Москвагийн анагаах ухааны их сургуулийг төгссөн. Гэхдээ үүнээс өмнө 2006 оноос Москва хот дахь тусгай онцлогооны төвд ажиллаж байсан. Энэ төв нь ер бусын чадвартай мэргэжилтнүүд, ардын уламжлалт эмч нартай хамтарч онцлох, эмчлэх үйл ажиллагаа эрхэлдэг газар байлаа. Наташа одоо 38 настай. Гэхдээ одоогоор түүнийг хаана, юу хийж байгаа талаар мэдээлэл олдсонгүй. Дүгнэлт. Тэр үнэхээр хүний биеийг нэвт харж чаддаг байсан уу? Эсвэл өөрийгөө тийм чадвартай гэж бүрэн итгэжсэн байсан уу гэдэг маргаантай сэдэв. Миний бодлоор бол онцгой чадвар гэхээсээ илүү маш сайн сэтгэл зүйч байсан байж магад. Хэдий бага настай ч гэсэн. Нөгөө тэгүр хүний нүдний мэдэрч чадхаас илүү урт, эсвэл богино, цахилгаан соронзон долгионыг харж чаддаг онцгой хараатай байсан байж магадгүй. Харин тэр чадвар нь нас ахих тусам багаар арилсан ч байж магад. Гэхдээ одоогоор хүний нүдний бүтэц биеийн дотоод эрхтнийг харах биологийн чадваргүй гэж шинжлэх ухаан үздэг. Гэхдээ хүний бие организмын чадвар хязгаартай. Харин тарих ямар их чадвартай байж болохыг одоогоор хэн ч мэдэхгүй, хэн ч нотлоогүй байна. Бичлэг таалагдсан бол лайк, share, subscribe